Хүмүүс их таахан өдрийн төрөгийг эксрүүлж ярьсан хэлж байна. За өнөөдрийн дугаар шинжилгээ ухааны технологийн сургуулийн багш түүхч доктор Инхбат хэлцэж байна. Танд өдрийн төрөгийг. За энэ өдрийн төрөг. Тэгээ энэ 7 хоногийн хамгийн гол сэдэв бол орогт орондын инхийн гэрээ. Өөрөөр Газын зурвас гал зогсож байгаа шүү байна. Палестинчууд, Израильчууд ер нь Америкчууд ч гэсэн баярлж байгаа шүү байна. Дональд Трамп үнэхээр тангар өрх ёслох хоёр ирж ирсэн. Би инхийг эрхмэлдэг ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ үлдээмээр байна гэдгийг хэлчихсэн. Израилийн асуудал бол ингээ 2 жилийн ойн дээр Газын зурваст ингээд нөхцөл байдал намжихын төлөвлөгөө орлоо. Тэгэхээр Хамас бүлэглэл Арабын улсуудын зуучлалаар Израильтай бол ер нь тохирчлоо тийм үү? Тий. За сая өнгөрсөн өдрүүдэд Египтийн Синай хоогийн ирэг дээр байдаг Аль-Шарман гэх хотод Хамас бүлэглэл нөгөө талаас бол Израилийн засгийн газрын хоорондоо бол гэрээнд бол гар өвс зурлаа. За гэхдээ энэ гэрээ бол яг эхлэл нь бол 2023 онд Байден ерөнхийлөгчийн үеэс л ер нь бол яригдчих. Одоо цаасан дээр буугаад хоёр тал хэлцэж эхэлсэн тийм л гэрээ. За өнгөрсөн 1 сарын 20-доор бас ер нь гэрээнд гар өвс зурх тун ойртож байсан. За гэвч бол 1 сараас хойш бол одоо юу гэдэг нөхцөл байдал бол нэлээд хурцдсан. За тэгээ бүр хавар тийшээ бол нөгөө Иран, Израилийн одоо харилцан пүүжингийн товтлогоонууд агаарын дайнаас үүдээд ингээд бол явсан. За ингэж явж байгаад сая энэ гэрээнд бол эцсийн байдлаар гар үсэх зурлаа. За өчигдөр Израилийн засгийн газрын аюулгүй байдлын кабинет оролцсон. За тэгээд дараа нь бол Израилийн засгийн газраас бол гэрээг бол эцэслэж бол баталж гар үсэх зурсан. За ингэснээр бол энэ Газын зурваст бол үндсэндээ хоёр тал бол гал зогсоож байгаа. За гэрээнд бол 3 чухал заалт бол орж байгаа. За нэгдүгээрт нь бол гал зогсоох. За энэ гал зогсоохт юу орж байгаа гэхээр бол за Израиль бол агаарын болоод пүүжингийн явган цэргийн бүх одоо цэргийн үйл ажиллагаагаа зогсоох. За мөн одоо Израилийн цэргийг тодорхой хязгаар хүртэл одоо эргүүлэн татах. Одоо Газын зурвасаас гаргах. За мөн тодорхой хяналтын цэгүүддэх одоо цэргийн одоо тэр харуул хамгаалтыг одоо татан буулгах. Ийм одоо үүрэг амлалт хүлээсэн. За Хамас бүлэглэлийн талаас гэсэн мөн одоо гал зогсоох. За ямар нэгэн пүүжин болоод агаарын товтлогоо хийхгүй байх гэдэг ийм эрхийг хүлээсэн. За дараа нь болохоор энэ дээр чи юу байгаа? Хамгийн чухал заалт бол за энэ гал зогсоохыг бол 24 цагийн дотор хэрэгжүүлнэ гэж заасан байна. За хоёрдугаарт нь бол нөгөө олзлох ёстыг суллах ийм заалт бол байна. За Хамас энэ дээр ямар үүрэг хүлээж ийнэ гэхээр бол 72 цагийн дотор Хамасын байр цаанд байгаа Израилийн бүх иргэдийг одоо суллах, тавьж явуулах ийм үүрэг хүлээсэн. За ингэхдээ бол амьд байгаа болоод нас урсан ч хамаахгүй зогцсыг нь бол одоо хүлээлгэж өгөх ийм үүрэг хүлээсэн. За Израилийн зүгээс одоо тодорхой тооны одоо Израилийн шоронд хоригдож байгаа Палестины одоо хоригдлуудыг суллах үүргийг хүлээсэн. 250 дээр $1,000 зөвөд байгаа шүү дээ. Хүргийг хүлээсэн. За ингэхдээ хоёр тал бол олон нийтийн арга хэмжээ бас зохион байгуулах гэдэг үүргийг бас хоёр талтай хүлээсэн. Яг тэгэхээр нөгөө олзлогсод ирэхлээр Палестинч хуучин бол одоо бөөн баяр хөөр бол гудамжиндаа жигсаал бас олон нийтийг хамаарсан арга хэмжээ зохион байгуулдаг гэсэн. Энийг бол хоёр тал аль аль нь зохион байгуулахгүй гэж ингэж бол тохирсон. За гуравдугаарт нь бол Газын зурваст одоо хүмүүнлэгийн тусламж оруулах. За энд бол дайлагын хүнс им за бусад ойр зүрийн одоо хэрэгцээ шаардлагатай одоо ахуйн хэрэгцээ шаардлагатай одоо тусламжийн цуваг бол одоо оруулах. За энэ цуваа орох цаг өдөр за мөн одоо цувааны явах маршрут за энэ бүгдийг одоо наривчлан тохиролцоор бол хоёр тал бол шийдэж бол гар өвсөх зурсан. За ингэснээр бол одоо мөнхийн гэж хэлж болох одоо энэ дайны гал одоо одоохондоо бол төв зургаар бол ингээд зогсож байгаа шүү. Одоохондоо. Тэгэхээр Израилийн хувьд бол Хамас үндэсний аюулгүй байдалтай холбоотой том асуудал тийм үү? 2006 онд Израиль Палестины хоорондын мөргөлдөөнөөр Газын зурвасыг Хамас авсан. 7 оноос хойш ер нь 18 жил ингээл хоригт байвал ийм л ус шүү дээ тийм. Тийм л утга шүү дээ тийм. Тэгэхээр энэ Хамасын асуудлыг Израиль бүрэн шийдсэн гэж үзэж болох уу? За яг одоогор бол бас ингэж үзэж бол арай эрт байна. За Хамас чи өөрөө бол 1987 онд байгуулагдсан юм. Улс төрийн нам шүү дээ. Уг нь бол намын жигүүр байхгүй юу. Тэгээд эн чинь явсаар байгаад 2006 онд сонгуульд ялаад
одоо газын болсон сонгуульд бол ялаад 2007 онд бол үндсэндээ газ дах одоо юу гэдэг эрх барих хүчин болж ингэж хувирсан юм байна. Тэгээ энэ Хамасын гол зорилго нь бол ерөөсөө л одоо Палестины газар нутаг дээр бол исламын улсыг байгуулах. Тэгээд Палестины газар нутаг дээр исламын улс байгуулагдана. За Израилийг бол одоо юу гэдэг энэ нутгаас одоо хөөх арчих ийм л юм ятгал ийм бүлэглэлтэй. За тэгээ энэ бүлэглэл маань бол одоо хүртэл одоо амь бүхтэй оршид тогтнож байна. За бүр Израильтай одоо ингээд дайн байлдаан хилцээ ярианы ширээ суух хүртэл одоо ингээд явж байна. За Хамас бүлэглэлийн улс төрийн лидерүүдийг одоо юу гэдэг агнах одоо цэгэн цохилтоор устгах ажиллагааг бол Израилийн тал одоо маш амжилттай бол гүйцэтгсэн. За одоо маргааш бүтэн сайдэр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Израильд бол айлчлана. Кудуст очтой айлчлал бол хийн. За энэ үеэр бол юутай уулзна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзна. За энийг харин Хамасын одоо улс төрийн одоо зөвлөлийн гишүүн гэж одоо гарч ирээд байгаа. Тэд чинь хуучин бол толгойлогч, лидер, бүр ерөнхий сайд мэдгдсэн жигүүрийн командлагч гэсэн албан тушаалд байсан бол одоо бол зөвхөн зөвлөлийн гишүүн гэдэг байгаа. Нэг нөхөр бол гарч ирээд за энэ бол одоо бас эзэн дөрвөн биелэгчтэй уулзж байгаа юм уулзалтаа. Гэхдээ бид бол одоо ганц зогсох гэрээдэг бол хүлээн зөвшөөрч байна. Хамастай бол одоо Хамасын одоо нөлөө бүхий лидерүүдтэй уулзах уу гэж ярьсан. За энд бол бид бол Трамптай уулзах ямар нэг одоо зүйл бол яригдаагүй гэдэг бас. Катарт Аль Жазира телевизээр бас ярьсан билээ. Тэгэхээр Трампт бол талархал илэрхийлсэн. Тэгээ Трампт бол талархлаа бол илэрхийлсэн. За гэхдээ бол өнгөрсөн 5 сараас ахгуулаад бол ер нь бол Америк жуулчлалаар бол Хамастай бол яриа хэлцээрийн төвшөнд бол очсон. 5 сар чинь Америк Хамас хоёр ч хоорондоо бас гэрээ зурсан шүү дээ. Ер нь бол аюулгүй байдлын одоо ойрхон орнын бүсийн аюулгүй байдлыг одоо сахих гэдэг. Тэгээ энэ гэрээ зурхад бол нэг 4 орн бол одоо голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Мэдээж бол Америк нэгдсэн улс. За Египт, Катар, Турк гэсэн 4 орн бол одоо голлох үүрэг гүйцэтгэж байна. За тэгээд мэдээж бол Израилийн зэрэг гарсны дараа тэнд аюулгүй байдлыг хэн тогтоох вэ гэдэг юм асуудал яригдж байна. За мэдээж бол Америк бол цэргээ оруулахаа мэдгдсэн. 200 зэрэг очиж үүрэг гүйцэтгэхээ бол мэдгдсэн. За Туркийн ерөнхийлөгч өчигдөр бас мэдгдэл бол хийсэн байлээ. Нэг цэргийн сургууль дээр л үхэлэхдээ хэлсэн байсан. За энд бол бас Туркийн цэргийн хүчээ одоо бас инхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлэн байна гэж. Одоо оролцуулна гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр одоо манай үзэгчид тайлбарлах Газын зурус гэдэг чинь бол ерөөс юм зурус газар тийм үү? Тийм. Уртаашаа 40 км. Өргөөш нь 20 км. Тэгэхээр чинь бол нэг Улаанбаатар ч юм бол нэг цаас нөгөө зурт нь 20 км байгаа тийм үү? Эндээс нэг Төв аймаг хүрэх зайдал ийм зурус газар байгаа шүү дээ. Ийм богинохон ийм жижиг нутаг дэвсгэр Израиль бол 2 жилийн турш бомбогдлоо. Өдөр бүр бомбогдсон. Энд бол бүтэн барилга байхгүй. Эсвэл хүн таатай амьдрах орчин бол ер нь тун хүнд болсон газар шүү дээ. Гэхдээ энийг сэргээн босголтын асуудал гэж. Дональд Трамп болохоор энэ гайхамшигтай Деважин шиг газар болгоно. Арга үйл хөдлөлийн том төслүүд хэрэгжүүлнэ гэсэн юм яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол арабуудын дэмжлэг бол асар их. Энэ ерөөсөө тэр өмнөх дугаар дээр ярилцсан сэрийн тухай ярьж байхад бас яг одоо тэр сэр дээр хэрэгжүүлж байгаа сэргийн босголтын үйл ажиллагаа бас л яг л тавтагдах гэдэг шүү. Юу вэ гэхээр одоо энэ ч юм бол яг Тэнгисийн ирэг дээр байгаа шүү дээ. Тэнгисийн ирэг дагуу одоо газар дундын Тэнгисийн ирэг дагуу юм бүс нутаг. Тэгээ энд бол одоо сэргийн босголт бол яригдж байна. Тэгээ энд юу харагдж байна гэхээр Америк аюулгүй байдлын баталгааг нь гаргая. Арабууд сэргийн босгох мөнгөний гарга. Туркийн компаниуд Турк болоод Европын компаниуд энд сэргийн босгох үйл ажиллагаанд нь одоо бүтээн байгуулалтын нээлгдэл ийм юм яригдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол сэр дээр ч яригдсан. За бүр амжилттай яригдсан бол Ирак дээр бол амжилттай яригдсан. Иракийн сэргийн босголтыг бол бас яг ерөнхийдөө нэг иймэрхүү зарчмаар энэ гурван улсын оролцоотойгоор үндсэндээ бол хийгдсэн. Тэгээд яагаад энд ийм 4 орн гол ач холбогдол өгөөд ингээд оролцоод байна. За мэдээж бол Египт бол энд бол бас их тийм чухал үүрэгтэй. Яагаад тэгэхээр Арабын орнууд ч юм бол бүгд Израилийнхаа зөвшөөрсөн анхны улс. Анхны улс. Дээр нь Арабын орнууд бол бүгд бол хаан засаглалтай. Харин одоо Хамас энэ бүгд чинь бол нөгөө Египт дүүссэн лалын ахын дүүс хөдөлгөөнөөс бол гаралтай бүлэглэл واخгүй юу? Исламын ахын дүүс гэдэг ийм бүлэглэлээс гаралтай ийм бүлэглэл. Тэнд бол хин нэгний угсаа залгамжлал биш. Одоо хамтын ахын дүүсийн засаглалын тухай ярьдаг нэг тийм онол байгаа. Тэр онолын их үүсвэр бол үндсэндээ бол Египт тэгээд Египтээс бол ойрхот орнод за тэгээ бүр Ливан руу халдсан ийм. За нөгөө талаар энийг бас энэ ислам арабын энэ уламжлалт домоо нарах тийм үү?
хаант засаглалд бол энэ исламын ахын тус ч өөр аюул занал. Аюул занал хийлгэж байгаа. Энийг бол огт зөвшөөрдөг. Зөвшөөрөхгүй. Одоо та санаж байгаа бох тийм үү? Египт исламын ахын тус чинь нам байгуулад ялсан шүү дээ. Тийм, нам байгуулаад бүр. Тэгээ дараа нь цэргийнхэн ер нь бол өрөндийн дэмжлэгтэйгээр буцааж авсан. Тийм байгаа. Тэгэхээр одоо бол нөгөө Мухаммед насурсны дараа халифатууд гараад халифатуудын дараа бол арабын одоо хаан тусууд бол гарч эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уламжил бол одоо арабуудад бол хадгалагдаад ингэ явж байгаа. За лалын ахын тус бүлэглэл бол одоо юу гэдгийг дэмжигчт нь бол турк бас энэ дээр бол дэмжиж. Туркч өөр засаглалын хувьд бол одоо ерөнхийлөгчийн засаглалтай хаан засаглал бол байхгүй. Тэгэхээр турк энэ дээр оролцоотой байдаг. Нөгөө талаас Турк яагаад энд их тийм ач холбогдол өгж ер нь Израилийн эсрэг гол одоо арабын орнуудаас илүү одоо гол дуу хоолой гаргаж гол эсэргүүцэл үзүүлж Израилийг одоо олон улсын давцанд бол одоо хурцаар шүүмжлээд ийдэг шалтгаан нь бол түүхэн үндсээр аваад үзэхлээр эн чинь 1299 оноос ахгуулаад баг Сэлжүкийн Алб Арслан за тэгээд Отоманы Сэлэм султан хөлөө дээ. Энэ үеэс ахгуулаад одоогийн Израилийн нутаг Газын зурагч тэр жигтэй Османы эзэн тулсын мэдлийн нутаг байсан байхгүй. Одоо Тел Авид чинь бол Япа гэдэг бүр юм Отоманы эзэн тулсын бүр бомбтойгоо Япа хотод чинь бол Япа бомбт чинь бол Отоманы эзэн тулсын төлөөний сайд хүртэл сууж. Одоо манд нөгөө Манжамбан суун гэдэгтэй адилхан тэнд чинь бүр Отоманы одоо тийм консул маягтай нөхөр ингээд сууж исэн. Тэрний сүм хийд дурсгалууд бол одоо хүртэл байна. Би Израильд очихдоо бас тэрийг очиж үзчихсэн. Тий яг Отоманы эзэн тулсын одоо сүм за Отоманы эзэн тулсын үеийн Оросууд ярьдаг түүхэн газар нутаг гэдгээр хандаад байна. Отоманы эзэн тулсын одоо бүр хевсэн хүртэл ингээд бол байжсэн. Надад бол тайлбарлаж энэ бол Отоманы эзэн тулсын үеийн хевс шүү гэдэг. Ладын тэр сүмд нь ороод мөргөл үлдэхэд тавьдаг хевсэн ингээд харалт. Тэгэхээр туркууд энд бол ханддаг нь бол нэг. Нөгөө талаас яагаад энд хандах болсон бэ гэхээр бол энд Палестины нутаг цаашгаа ерөөсө хэдэн километр яваад Киприйн аралтай. Усан замаар ерөөс тун ойрхон. За Кипр чинь бол хоёр хуваагдчихсан байгаа. Хойд Киприйн бүгд найрамдах Турк улс гэдэг. Одоо Туркийн дэмжлэгтэй дэлхийд нэг 12 3 орн хүлээн зөвшөөрдөг нэг юм улс. Нөгөө хэсэг нь болохоор бол одоо Кипр, Румыни улс гэдэг одоо Грекийн одоо мэдлэлд байдаг. Бас нэг юм улс байгаа. Тэгээ энэ чинээс бол юу гэдэг тийм байгалийн хийг Израиль руу одоо татах энэ хооронд одоо байгалийн хийн хоолоо татах ийм том төсөл бол явагдаж байдаг. Тэгэхээр бол Туркийн хувьд бол бас ойрох орнод тэгээд одоо хуучин түүхэн уламжлалаас гадна бас бодиттой эрх ашиг тэнд бол байгаад байгаа байхгүй. Кипр ингээд Турк гэсэн ийм бодиттой эрх ашиг байна. Тэгэхээр нөгөө энэ Газын зурвастын асуудал төр яг Израилийн ажиллагаа дуусгая гэж боддог тийм. Тэгэхээр ер нь ийм хувилдааны олж ихүү ийм янз бүрийн төлөвлөгөөнд яваад шүү дээ. Израиль бол Израилийн нутаг дэвсгэрт хэлэх ийм бодлого хэрэгжүүлнэ. Газын зурвасыг хянана гарахгүй гэдэг юм яригдээд байсан. Тэгээ сая инхийн төлөвлөгөөн дөр бол Израиль Газын зурвасыг Израилийн хяналтанд бол өгөхгүй гэдэг ийм зүйлийг л оруулсан байгаа шүү дээ. Яг хуульд онол гэсэн түүхийг харахаар энэ чи Израиль чинь бол яг л тийм байхгүй юу? 1967 онд чинь бол Израиль чинь Галланы өндөрлөгийг авсан. Ингээд байлдаан 6 өдрийн дайн гэж байгаа шүү дээ. Тэр дайнаас чинь бол Израилийн газар нутгийг өргөжүүлсэн байхгүй юу? За 87 онд бас дайн хийж газар нутгаа өргөжүүлсэн. За одоо бас ингээд энэ Газын зурвасыг одоо ер нь өөр мэдээлэлтэй авах. За Израилийн хувьд бол ер нь өөр мэдээлэлтэй авах зорилго бол тавьсан. Тэрийг бол одоо нэг Израильчны олон улсаас нэх нуугаад ах юм бол байхгүй байдгүй. Ер нь бол авах сонирхолтой бол байгаа. За гэхдээ энэ бол одоо өрөндийн орнууд ч гэсэн бол Израилийн одоо энэ бодлогыг бас шүүмжилдэг. За энийг бас дэмжихгүй хандлага бол бас бол гаргаж байна. За ер нь Палестиныг бол бас ингээд тусгаар улс болгочих гэдэг энэ юм бол одоо маш хүчтэй бол сүүлийн үед бол яригдлаа. Палестин ч юм бол зөвшөөрөөгүй л болохоос ер нь тустай улс шүү дээ. Тустай улс 2012 онд энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо ажиглагч гишүүн одоо нэг гишүүний статусыг авсан шүү дээ. Одоо хараахан тусгаар улс бол биш. За гэхдээ ер нь бол тусгаар улс болоход одоо ерөөс ганцхан шатлал үлдсэн. Бодит байдал дээр бол тийм. Дефакто бол тусгаар улс. Дефакто бол тусгаар улс. Тэгээд сая харин таны нөгөө оролцсон нүүбийн чуулган дээр чинь Францын ерөнхийлөгч Макрон бол яачлаа шүү дээ. G7-гийн бүлгийн орноос анхных нь одоо болоод Палестины тусгаар тогтнолыг бол одоо нүүбийн бүрийн ихт гишүүний хэмжээнд одоо хүлээн зөвшөөрнө гэдэг бол зарлалчлаа. Тэгээ энэ бол бас их тийм сонирхолтой мэдээлэл бол байсан гэж байна. Энэ улс орнуудын хувьд бол Палестин, Израилийн талд гэж л ингээл хоогддог. Тийм байдалтай шүү дээ, тийм үү?
Гэхдээ бол юу Палестины тэр нөгөө ажиглагч гишүүний статусыг бол энэ бол их олон орн бол хүлээн зөвшөөрсөн. 140 гаруй орн бол үндсэндээ бол хүлээн зөвшөөрсөн байна. Энэ зургийг хараа тийм үү? Энэ бол энэ англи хэлээр бичсэн байгаа нь бол одоо Шиндлерийн бүртгэл хэмээн гардаг шүү дээ. Нэг хүний амийг аварсан бол нийт хүн төрөлхтнийг аварсан гэсэн үг гэдэг. Одоо еврей хэлээр бичсэн байна гэдэг шүү тийм үү? Энэ тэрийг бичсэн. Тэгээд Трампд бид нар хайртай гэсэн юм. Трампд одоо инхийн Нобелийн инх тайвны шагнал өгөх үү? Гэхдээ ер нь бол өөрөө бол манай хүн чинь шууд мэдгдсэн шүү дээ. Надад бол өгөх ёстой л гэдэг шүү дээ. Тэгээ хэн дэвшүүлэх үү гэдэг нь бас сонирн байна. Тэр нь Израиль ч гэсэн Израиль дэвшүүлэхийг үгүйс гаргавал байхгүй шүү дээ. Трампыг Израиль дэвшүүлэхийг. Тэгэхээр одоо Америк бол ер нь өөр улс орон ардчлалыг хамгаалах ер нь олон шалтгаанаар бол гадагшаа их интервенц хийдэг болсон. Ер нь бол хамгийн дайнч улс гэж хэлж болох байх. Буруудахгүй байх тийм. Тэгэхээр Америкийн геополитикийн үүднээс Ирак бол Америк зэрэг ажиллагаа явуулаад одоо Ирак бол харьцангуй тогтворчсон байна. Исламын улс гэж нэг хэсэг байсан. За Сирд бараг террорист гээд 10 сая доллар амлаж ирсэн Ахмад аль-Шараг хүлээн зөвшөөрчлөө. Тэгээ Ирак Сирийн асуудал ерөнхийдөө намжчлаа. Одоо Газын зурсан асуудал тийм үү? Энд дээр бас л ингэж намжаачих юм бол Америкийн хувьд ойрхон орондод бас тодорхой хугацаанд бодлого нь амжилт болсон гэж үзэж болох. Гэхдээ ер нь бол Америкийн ойрхон орондох бодлого бол амжилт болсон гэж үзэж болно. За ер нь бол жишээ нь одоо Афганистанаас Америкийн зэрэг гарахад бол бас зарим шинжээчд бол илжлээс. За Америк бол ер нь Афганистанд бүтэхгүй болоо гарлаа гэл ингээл. Одоо ингээд эргээд харахад бол ойрхон орондод бол Америкийн нөлөө бол үнэхээр бол тогтсон. За одоо жишээ нь бол сая Иран бөмбөгдүүлсний дараах Ираны ерөнхийлөгч чинь Пезешкианы чи бас сонир шийдвэр гаргалаа шүү дээ. Нөгөө заавал одоо альчуур зөөх ёстой гэдэг юмаа бол чөлөөтэй болгоцсон. Эмэгтэйчүүд альчуур зөөхгүй байж болно. Иранд бол тийм нүүрний хаалт бол хэрэгэлдэггүй. Зүгээр нэг альчуурыг бол Иран ч бол бас харьцангуй гайгүй толгойн альчууртэй. Толгойн альчуур тэрийг нэг шилэн үзүүн дээрээ тавьчихсан явж идэг хүүхнүүд нь. Тэгээ одоо тэрийгээ заавал тавихгүй байх. Бол үндсэндээ бол зөвшөөрсөн. Тэгээ Пезешкианы ч гэсэн одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхтэй бол бас хэлсэн шүү дээ. Би энэ одоо хувь сониртой орооцолдохгүй ээ. Ийм жижигмд бол орооцолдохгүй гэсэн. Тэгэхээр энэ юуг харуулж ирэх гэхээр нөгөө хатуу исламын одоо фундаментал үзэл, радикал үзэл бол үндсэндээ бол ойрхон орондоос бол ингээд баг багаар холдож байна. За одоо жишээ нь бол Арабын орнууд гэдээ хараа л та. Тэнд бол одоо тэр гівлүүртэй, тийм эмхтэй хаалга, тэнд исламын радикал үзэл бол алга. За Арабын одоо баян орнууд Сауди Араб, Дубай, Катар одоо юу гэдгийг энэ орнууд бол барууны ертөнцөөс илүү бараг эрхчлөө, хөрөнгө оруулалт, шинжилгээ ухааны технологийн олд амжилтыг тэнд одоо боожуулахад үнэхээр ингээд одоо бараг дэлхийн нэг төв болох гэдэг шүү дээ. А гэтэл эсэргээрээ нөгөө бидний ярьдаг баруун Европ, хөгшин Европт маань бол харин исламынхаа очижчихсан. Тэнд очижчихсан одоо нөгөө шариатын Арабд сонсохгүй үгийг тэнд сонсож байна шүү дээ. Харин шариатын хуулиа яриад нэг ийм сонирн байдал бол үндсэндээ бол ажиглаж байна. Тэгэхээр нөгөө хуучин ойрхон орондод сонсогддог байсан исламын улс за буцаад одоо юу гэдэг нь 7 дугаар зуунд руугаа дахиад очие. Буцаад одоо шариатын хуулиа мөрдий гэдэг юм ойрхон орондоос биш харин Европт очисон одоо ойрхон орондын дөрвчдээс одоо сонсогддог. Тэнд одоо яригддаг нэг ийм байдал бол одоо бас үүсээд ингээд гараад ирж байгаа жишээтэй. Энэ бол тийм сонирхолтой юм үйл явдал та. Энэ ус ойрын ирээдүйд нэлээд харагдах байх тийм. Газын зурус төр Хамас бүлгэлд одоо Трампын засгийн газрын дээр бас нэг тавьж байгаа санал нь юу гэхээр та бүхэн зэвсгээ хороолгоод энэ зэвсэг тэмцлээ зогсоочих юм бол энэ Газын зурус дэх юм засаг захиргаа юу гэх юм тийм үү? Өдөртөх энэ төвшөнд бол оруулж болно гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол Хамас бүлгэлт өөрөө бол улс төрийн нам. За тэгээд Хамасын сая тэр хуучин бол Хамасын зүгээс Израильтэй байгуулах гэрээнд бас нэг юм шаардлага болгож оруулж ирдэг нь Хамасын нэг лидер одоо Израилийн шоронд бол байгаа да. Палестины Мандела гэж нэрлэдэг нөхөр байгаа. За нэр нь хэн билээ вэ? Нэрийг би бас орж ирэхээ болжлоо. Тэр нөхрийг бас сулдах тухай асуудал бас яригддаг. Тэр бол одоо юундаа бол их нэр нөлөө ихтэй. Палестинд тэрнүүдээ Газад бол одоо асар их нэр нөлөөтэй юм нөхөр байгаа. Тэрийг бас сулдах тухай асуудлыг бол сая бас тавьсан гэсэн. Гэхдээ сая бол тэр гэрэн дээр тэрийг бас Хамасын зүгээс бас нөхцөл болгоод тавьсныг бас хүлээн зөвшөөрөөгүй юм байна лээ. Тэгэхээр 250
бүх насаараа хоригдох ялтай гэсэн терроризмын ялтай. 250 нөхцөлийг суулна. Тэгээ энэ дээр чинь терроризмгүй одоо бүс нутаг гэдэг юм ойрхон дорнод дахиад нэг амжилт олсон нь бол Турк дээр амжилт олчихж байгаа. Тэр юу гэхээр Туркийн ПКК гэдэг одоо Курдистаны ажилтны нам гэдэг байсан. Террорист бүлэглэл байсан. Энэ бүлэглэл бол юугаа зэвсгээ хураалгаад татан буугдсан. Одоо энэ бүлэглэлийг чинь толгойд өгч байсан 97 оны 90-ад оны сүүлийн үед шүүх хурланд явал Ожолан гэдэг нөхөр бол Абдул Ожолан чинь бол шоронд орцсон бүх насаар оригдох ялтай байсан. Одоо энэ нөхрийг суллах уу яах вэ гэдэг юм яригдаа явж байгаа хгүй. Тэгэхээр яг Хамас дээр гэсэн бас яг адилхан. Хэрвээ Хамас зэвсгээ хураалгаад буугаад өгчих юм бол за зэвсгээ хураалгаа бууж өгөх шээ. Энэ бол зэвсгээ хураалгаад за энэ терроризмоос одоо татгалзах юм бол өөрөөр хэлбэл Израилийн оршин тогтнохыг хүлээн зөвшөөрөх. За тэр одоо Палестинд одоо исламын улс байгуулах тэр одоо үзэл санаанаас татгалзах юм бол одоо Газын зурваст Палестинд одоо улс төрийн үйл ажиллагаа явуулах. За тийм дундаа одоо засгийн эрх барилцахад бол Америкийн зүгээс бол татгалзах юм бол байхгүй л гэдэг юм ярьж байна. Палестины засаг захиргааны тухайд бол ямар байр суурьтай? Палестин 12-ийн палестинчууд. Баруун иргэн палестинчууд бол энэ тал дээр бол одоо бол тодорхой одоо байр суурь бол илэрхийлэхгүй байгаа. Ер нь чимээгүй бол байгаад байгаа. Гэхдээ энэ нутагч бол нөгөө бид нар ойрхон орнуудыг юу хараад гол үүмэн самун гаргаад байгаа нөхдүүд нь исламынхан болохоос биш ойрхон орн чи өөрөө бол бас христийн шишний том үлгийн нутаг байхгүй. Сир, Палестин, Ливаны нутагч бол христийн шишний үлгийн нутаг. Тэр дундаа бол христийн шишинтэй хүн амын тооч гэсэн бол одоо юу гэдэг бас харьцангуй их. Одоо сая Сирийн ерөнхийлөгч Аль-Шараач гэсэн бол засгийн эрхэнд аваад бүх засгийн эрхэнд гараад бүх шашнуудад би идэх хэрэгтэй ханднаа л гэхэд чинь Сирийн том худалдааны моолын урталт бол гацуур мод засаад эхэлж байгаа байхгүй. Тэрийг гэдэг хүлээн зөвшөөрөд хардаа би одоо ингээд Сирдх одоо христийн шишинтнуудын баярыг бол одоо би бас хүлээн зөвшөөрч байна гэдэг ингэж хэлж байгаа жишээтэй. Тэгэхээр ер нь бол Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар гэнэ хаан засаглалтай, уламжлалт хаан засаглалтай, дээр нь баян ийм хөгжингүй улсуудын хувьд бол энэ Палестины дөрвөсцийн тухайд бол хатуу бодлоготой тийм үү. Ер нь бол энэ исламын энэ улс байгуулах ч юм уу энэ фундаментал үзэл баримталтай хүмүүсийг бол ер нь оролдог. Тийм. За яг зүгээр шашны үед аваад үзэх юм бол эдгээр шиг адилхан исламын шашинтай тэр дундаа сүннит урсгалын сүннитийн урсгалын ийм улсууд бол байгаа. За гэхдээ яг ойрхон орнуудын энэ Палестин одоо юу гэдэг Сирийн одоо арабуудын одоо шашин хандж байгаа хандлага тэдний одоо байж байгаа байдал нь бол яг энэ арабын орнуудаас бол төсөөр. Энэ арабын баян орнууд ч юм бол илүү илсэн цөл одоо бидүүн энэ соёл за дээр нь бол хаан засаг овгийн байгууламж гэр бүлийн одоо засаглал нь бол ингээд хэдэн мянган жилээр 1000 гаруй жил ингээд уламжлагтаад ирчихсэн тэрийг хүчтэй хадгалдаг ийм нөхдүүд. За тэгээд тэнд бол юу гэдэг нь олон соёлд орчин бол бас харьцангуй бага. Өөрөөр хэлбэл хаан бол хаан одоо юу гэдэг ислам шашин тунгууд бол байна. Ойрхон орнуудын нөхдүүд чинь бол олон соёлын нөхцөлд бол оршиж байгаа. Тэнд бол христийн шашин тунгууд байна. Одоо бүр эртний Ираны шашны нөлөөч бол байна. За тэгээд шиитүүд бол байна. Христүүд байна. Христийн бас бүр олон урсгалууд бас байна. За бүр дөрөв зүйлгээр бүр бөөмөрлийн элементийн үрд хадгалагдсан нөхдүүд хүртэл энд чинь тууж байгаа. Сая Сирийн угаач гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэг аливитүүд бол байна гэдэг энэ маш олон ийм нөхдүүдийн дунд байдаг учраас бол шашны хувьд бол тэднээс бол нэлээд бол ялгаатай. Хоёрдугаар улс төрийн үзэл баримтал нь бол бас ялгаатай. Тэгээ мэдээж бол Израиль Арабын баян орнууд Палестины дөрвчдийг авдаг нэг том шалтгаан бол Израильтай одоо юу гэдгийг олон Израильтай одоо харилцаагаа муудахыг хүсэхгүй байх үднээс бол Палестины дөрвчдийг бол авдаг. За хоёрт нь мэдээж бол одоо юу гэдэг ийм Палестины дөрвчдийг за цөөн тоогоор авдаг. Авахтаа бол бүр мөсөн биш. Буцаах төр зориултаагаар бол одоо авдаг. Тодорхой хугацаанд бол аваад ингээ буцаадаг. Тэгээ энэ нь бол юутай холбоотой гэхээр бол дөрвчд бол өөрсдийн гэсэн одоо соёлын орчин бол бий болгоно. За тэгээд тэр соёлын орчин бий болсноор бол Сауди Арабын одоо тэр шашин үнд зүйлд одоо тодорхой нөлөө үзүүлнэ гэж үздэг учраас бид нар бол одоо юу гэдэг дайлгын Палестин болоод энэ ойрхон орнуудын дайн байлдаантай газараас ерөөсөө дөрвчд бол авдаг. Энэ дээр бол бүр хатуу бодлогыг бол баримталдаг юм болсон байна. За цаг үеийн асуудал сонирхолтой өрнөсөн баярлалаа. За баярлалаа. За. Агсуурал жаргалсан өндөрлөө хэрэг бэм гарагт иргэн олзъя.